Цацтай охины сэргэлт өдөр 19. Миний шинэ стандарт. Сайн ухаалаг охин минь, өнөөдөр чамтай нэгэн үннийг хуваалцъя. Бидний амьдрал яг л бидний зөвшөөрдөг зүйлсийн тоцгол байдаг. Тайлбарлаж өгье. Хэрвээ чи нэгэн хэвийн ядмаг харилцааг тэсвэрлээд л байдаг бол тэр нь чиний стандарт болж орших болно. Хэрвээ чи өөртөө ханга хандаж өөрийгөө үл ашаадаг бол орчлон чамайг тэгжэл хүлээж авна. Гэвч өнөөдрөөс хойш чи өөрийн амьдралын стандартыг шинжилж чадна. Бид өөрсдөө ямар үнцийг өгнө, орчлон түүнийг ойлгоод илгээдэг. Өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, үнэлдэг эмэгтэй болсноор чи илүү гэгээлэг, илүү ухаалаг, илүү хүчрхэг орон зай руу шилжинэ. Чи шинэ стандарт тогтоох бүрэн эрхтэй. Тэр нь би илүү хүртэх үн цэнтэй гэсэн ухаарал юм. Энэ бол өөрийн үн цэнээ нэмэгдүүлж, шинэ амьдралыг өөртөө урих чанга дуудлага юм. Сэтгэлийн шивнэ. Төгс зүйлийг хүлээх хэрэггүй. Харин чи өөрөө өөрийнхөө амьдралд төгс зүйлийг авчрах эрх мэдэлтэй гэдгээ ойлго. Стандарт бол чиний тогтоодог хязгаар. Тэгвэл өнөөдөр чи түүнийгээ дахин тодорхойл. Өнөөдрийн дасгал. Доорх асуултад хариулаарай. Би ямар зүйлд зүгээр дээ болчихно гэж зөвшөөрдөг вэ? Би одоо ямар шинэ стандарт тогтоомоор байна вэ? Миний шинэ стандарт надад ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Дараах өгүүлбэрийг гүйцээгээрэй. Миний шинэ стандарт бол миний үнэт зүйлсэд нийцэх харилцаа гэдэг бол өөртөө илүү хайртай байх гэдэг нь affirmation. Миний шинэ стандарт бол миний өөртөө өгч буй хайр. Би үн цэнтэй учраас илүүг хүлээн авахд бэлэн. Миний амьдрал шинэ стандартын дагуу өөрчлөгдөж байна. Би өөрийнхөө төлөө илүү дээрийг сонгож сурч байна. Үнэтэй зүйлд үн цэнтэй шийдвэрл тохирдог. Өөрийгөө хайрлахаас илүү үн цэнтэй зүйл гэж үгүй. Гэрэл, ухаарал, хайраар чиний дотоод аялын хөтөж марлаа.